За, ярээр. Би гэсэн тайлбарсан. Ярээр. За, рутин уу юм шүү дээ. Миний арт гэж харагдаж байна. Цонх барах хэрэгдэхгүй байх тийм. Наад таар хитэр үлээ. Цац чинь бэкграунд дээр ажилласан болчихсон. Тэр цүнхэн дотор нано технологийн цонцоо нэвтэрдэг тэрийг аваад гэж. Хайр тавьсан. За. Нэг Lightlang гэдэг нэг тийм програм хийх гэж үзэж ирсэн сонирхлоо. Тэгээд бичлэг хийж байгаа үедээ юу ч гэсэн хойлоо. За. Тэгээд ерөнхийдөө бол ингээд хүмүүсээс айгүй ингээд request ирдэг те одоо юу гэдэг чинь 7 хоногт нэг дор хойш нэг 6-7 удаа ингээд татагдсан байж байгаа. Тэгээд хүмүүс нэг хэрэгж үздэг мгүй мэдэхгүй л те. Тэгээд ямар ч гэсэн өөрөө нэг айхтар докюменташн бэлдэг болохоор тодорхой богино хугацаанд ингээд ашиглаад газ танилцуулчих гэж бодсон. Тэгээд намайг мэдэх хүмүүс Dogdorj гэдэг Twitter дээр @godorj гэдэг тийм хаяг дээр байдаг. За ингээд тэр бүгд ойлгосон шүү дээ. Програмын хэл ингээд дизайн хийсэн. Тэрнийхээ анхан шатны тийм имплементашныг хийсэн. Тэрнийхээ туршлагыг танилцуулна гэсэн үг л дээ, тий. За тэгвэл хүн ер нь яагаад програмын хэл хийх юм бэ? Одоо гадуур шин зөндөө хийгдээд байна шүү дээ. Python хийж чинь, Ruby хийж чинь, Java-гийн тэр одоо юу гэдэг чинь Scala гэх юм уу, одоо Clojure гэх юм уу, тий, CoffeeScript гэж зөндөө олон хэл хийгдээд байна. Тэгэхээр тэнцэн хүмүүс хийгээд ахт чинь тэрийг ингээд маш олон аргаар хэрэгэлдэг те маш олон янз бүрийн давуу талуудтай team системд хийж хахад яагаад зовд програм хийх юм бэ гэхээр нэгт фан те хөгжилтэй хүмүүс програм хийж байна. Би ч гэсэн одоо юу гэдэг чинь бидний сургууль сурж байхдаа програм ийм байдаг, тийм байдаг, ингэж вариаблын зарладаг гэх тэнгуут нь тэрийг сурчаад тэгвэл ийм байж яагаад болдгоо гэдэг нэг туршилмаар болно шүү дээ. Тэрийг хийж байгаас нь утгаар тэгэхээр шинэ концепт болон шинэ юмнуудыг турш үзэхийн тулд тэгээ одоо юу гэдэг чинь түрүү шарвсан буу байгаа. Айгуу яа сонирхоод идэв тийм. Ирэх юм багшаас жирэг мөхтөө. За тэгээд нэг шилэл нэг тийм юу гэдэг чинь трейд яаж ашигладаг вэ гэх юм уу те. Тэгэхмүүд нь трейдийг одоо биш одоо одоогийн програмуудад ашиглаж байгаагаас ингээд турш үзээч юм эсвэл ерөөсөд хэрэглэдэггүй аргаар ч юм уу те хийж болж болно шүү дээ. Тэр утгаараа шинэ концептуудыг турш үзэж болно. Дараа нь юу гэх юм бол шинэ програмын хэл бичнэ, имплементашн хийнэ гэдэг бол заавал одоо тийм high level програмын хэл би хийх гэж байгаа болохоор хийж байгаа гэсэн үг биш. Дараа нь та нарт янз бүрийн шаардлага гарч болно шүү дээ. Нэг програмын хэл хэрэглэдэг та нар адсан чи тэрэн дээр ингээд тийм JSON ч юм уу, XML ч юм уу эсвэл та нарын өөрсдөө чинь зохиосон тийм нэг description language байдаг. Тэрийг нь parse хийдэг тийм library байдаггүй те. Тэнгүүд тэр library бичмээр боллоо. Эсвэл JSON нэг library байж байгаа тэр болохоор алдаатай ажилладаг ч юм уу те. Эсвэл бол маш удаан ажилладаг ч юм уу те. Тэнгүүд нь тэрний parser бичгээр боллоо ч гэдэм үү. Эсвэл юу гэдэг чинь та нар нэг SQL шиг тийм шинэ хэл зохиолоо тэрийг унших хэрэгтэй боллоо ч юм уу те. Тэгэхэд ч гэсэн бас яг адилхан туршлагуудыг, адилхан практикуудыг хэрэгжиж болно. Дараа чинь бас нэг ягаад програмын хэл зохиох вэ гэдгийн шалтгаан болохоор одоо юу компьютер сайенс дээр яригддаг концептуудыг За дараагийн нэг шалтгаан юу гэж болох юм бол компьютер сайенс гэдэг бид нэг 4 жил 5 жил хичээл нь үзэхдээ маш олон юм үздэг те. Одоо юу гэдэг чинь өгөгдлийн бүтцгээл өгөгдлийн advanced өгөгдлийн бүтц гэх юм уу те. Одоо зөндөө одоо юу гэдэг чинь одоо ассемблер үзлээгүүт ассемблерийн кодыг яаж оптимайз хийх вэ, яаж хурдан ажилладаг болох вэ гэх юм уу те. Тэр болгоныгоо туршиж үзэх боломжтой болно гэсэн үг те. Дараа нь юу гэх юм бол дараа нь хэрэг болж магадгүй шүү те. Одоо юу парсер бичих ч юм уу те. Тийм янз бүрийн асуудлууд хэрэг болж магадгүй гэсэн үгнээс зөвхөн хийгээд үзсэн байхад те. Завтай оюутан авах цагтаа хийгээд үзсэн байхад зүгээр болоо гэж бодож байсан. Тэгээ яг миний хувийн шалтгаан юу гэсэн бэ гэх юм бол би ингэж бодож байсан нэг kernel development хийдэг шүү дээ. Одоо Linux-ийн source code нэгж өөрчилж байгаа бол compile хийгээл архид ажилладаг те. Тэнгуү чин compile хийнгүүч нөгөө Linux-ийн kernel чаг том олон файлтай болохоор 40 минут те. Одоо сайн компьютер бол одоо юу гэж чинь 30 40 минут одоо зарим муу компьютерүүд миний шиг одоо IBM TD-43 компьютер бол 2 цаг мөн compile хийж тээ. Тэгэхээр би ингэж бодсон байхгүй. За үйлсийн систем чинь дотор амар олон тийм хугтгуунднуудтай байдаг тий. Одоо шилдэг процессууд байлаа гэхэд аль процесс нь төрүүлж ажиллах вэ гэдгийг шийдэхин тулд маш олон янзын алгоритм хэрэглэгддэг. Одоо Linux дээр одоо шил
3 алгоритм хэрэглэгдсэн. Тэнгуү чинь тэрнээс өөр 20 30 40 алгоритм турш үзмээр байна шүү дээ. Тэгвэл илүү хурдан сайн ажиллах юм билүү те. Тэгэл нөгөөдгөө турш үзчихвэл нэг шин procedure inter procedure communication алгоритм биччихээд ажиллуулангууд нь ажиллуулахыг шалгаад нэг kernel compiling-ууд амар удаждаг те. Тэнгуү залхахчдаг 2 3 хоногийн дараа. Тэгэхүүр ийм систем байсан бол яг одоо шууд Python дээр ингээд юугаа бичдэг, kernel-өө бичдэг. Тэнгуүтээ одоо файлуудаа save хийчихэд компьютероор restart хийнгүүт үйлдвэрлэлийн систем ажиллаад яг би Python дээр ямар код бичсэн яг тэрүүгээр ажилладаг. Team систем байвал гоё шүү дээ. Тэгвэл амар хурдан тест хийж чаддаг болно. Тэгээ ерөөсө compile-дгүйгээр interpret хийж үйлдвэрлэлийн систем ажилладаг. Магадгүй удаан ажиллах гэхдээ би зүгээр алгоритмын ажиллагааг л тест хийж байгаа. Тэ? Тэгээд юу зээд би бас нэг Twitter-ээр яаж яасан жирэгжсэн гэхдээ хүмүүс хойд ойлгохгүй байх таа. Дандаа тэгж Ингэж жирэгжсэн аахгүй. Одоо яг өөрөө сандгийн тийм Python машинтай жижигхэн Linux гэж яажсэн аахгүй. Жирэгжсэн байхгүй. Тэгэхээр тэр юу гэхээр тийм Python-ы одоо virtual машин биш тийм жинхэнэ машинтай тэгээ тийм Linux систем гэж жирэгжсэн. Тэгэхээр миний санаа тийм байсан байхгүй. Тэр айл дээр 2009 онд ч юм. Тэгээд би тэнгуүтээ Python ч open source шүү дээ. Хүн болгон харж болно. Тэгвэл би Python-ы кодыг ингээд харъя те. Ингээд магадгүй клон хийгээд авчи. Тэнгуүтээ ингээд ингэж ажилладаг тийм систем болгочих гэд харахгүй юу. Гэсэн чинь Python-ы код чинь амар том юм байгаа юм чи. Зөндөө юм те. Тэгээ ойлгохгүй ингээд юу юм болоо за энэ юу за энэ тэгж явж байгаа. За Py object тэгээд бас нэг 2 3 хоногийн дараа ихэд залхаад тэгээд залхах хүн чинь тэгээд юу гэдэг чинь за ер нь өөрөө нэг хийж үзээгээд тэг хийгээд үзэхгүй юу. Тэгээд лайтлан гарч ирсэн. Тийм. Ер нь залхуурснаас болж л ингэж юм байж байна. Тэгэхээр одоо compiler дизайны талаар тодорхой ойлголтууд нэхлэж явах ярьчих гэж бодож байна. Бид нар ямар нэгэн тийм high level буюу дээд түвшний ингээ програм бичиж штэ тий. Одоо юу гэдэг чинь cd printf hello world гэх юм уу бичиж штэ тий. Тэнгууд тэр чинь бол үндсэндээ нэг тийм ASCII ч юм уу эсвэл Unicode ч юм уу зүгээр нэг text файл байгаа штэ. Тэнгууд тэр text файлаас нь ингээ тэр compiler гэдэг юм чинь эхэлж аваад тий одоо шууд A тэнцүү 5 гэж хэлсэн байлаа. Энэ компьютер ойлгохгүй штэ. Бид нар хүмүүс гараад одоо 1 2 3 ангитай ч юм уу магадгүй нэг өсөх тоо хойл гэж хизээдээ 7 дугаар мэдлээ тий. А тэнцүү 5 гэдэг нь чинь заамар заа гэдэг нь өсөж байгаа юм байна. Тэгээд тэр нь 5-таа тэнцүү мөн гэж ойлгож штэ. Компьютер болохоор ойлгох шаардлагагүй штэ тий. Компьютер ойлгохын тулд эхлээд lexical analyzer гэж хийдэг тий. Тэр болохоор яадаг юм бол за A1 үсэх юм байна. Магадгүй хувьсагч байж магадгүй. Тэнцүү гэдэг нэг тийм үйлдэл юм байна. 5 гэдэг нь тоо юм байна тий. Эсвэл зүгээр AB тэнцүү 5 гэсэн байх юм бол A1 хувьсагч B1 хувьсагч гэхүүгээр AB нийлээд хувьсагч юм байна гэдэг юм уу тий. Тэрийг нь ялгах хэрэгтэй эхлээд тий. Тэнгууд одоо syntax semantic гэдэг тэрний тест анализ хийх хэрэгтэй шүлэл юу гэдэг чинь тэнцүү A5 гэсэн тий. Тэгэх юм бол энэ syntax-ийн алдаа байна. Зөв бичлэгийн алдаа байна. Шүлэл өгүүлбэр хийхдээ жижиг үсгээр хэлсэн гэдэгтэй адилхан тийм syntax алдаа гэсэн. Тэгэхээр яаж юм гэхээр syntax алдааг шалгадаг. Дараа нь semantic алдааг шалгадаг. Жишээлбэл semantic алдааг юу гэж хэлэхээр 5 тэнцүү A гэж бичсэн байлаа шүү дээ тий. Тэгэх юм бол энэ чинь за магадгүй syntax алдаа биш байна. Нэг талд нь хувьсагч нэг талд нь тийм тоо байна. Ингээд ирчих. За тэгэхээр ямар ч ингээд тэнцүү нэг оператор байна. Нэг талд нь хувьсагч нэг талд нь тоо байна тий. Тэгсэн мөртлөөс энэ бол ахад тийм syntax юм биш, зөв бичлэг юм биш. Юуны алдаа байна? Утгын алдаа байна. Semantic алдаа байна тий. Тэр semantic алдаа өнөө шалгадаг. Тэрний хадаар intermediate code гэж юм үүсгдэг. Бид нар одоо та нар их мэдж байгаа Java болохоор нөө byte code гэж юм үүсгэх гэж яриад байгаа шүү дээ. Python ч гэсэн адилхан тийм opcode гэж үүсгдэг. Тэнгүүтээ цаана Ruby болохоор нөө нэг abstract syntax tree гэдэг нэг үүсгдэг тийм tree мод байршилтай тийм өвлийн бүс үүсгдэг багч шүү дээ. Тиймэрхүү юм. Тэнгүүтээ дараа нь энэ бол яг interpreter хэлэлтээр болохоор энэ хүртэл яваад тэрийг магадгүй optimize хийгээд тэрийг ажилуулад ингэж болж байгаа. Одоо Python дээр ч юм уу те. Тэгвэл C дээр одоо GCC гэдэг ажлууд C code compile яадаг юм бол тийм нэг intermediate code үүсгэчээд тэрийг машины код болгож compile-даа тэгээ ажилладаг. Одоо шууд GCC-г бид нар Macintosh дээр ажилладаг юм хуучин Macintosh дээр одоо PowerPC-ний машины кодыг үүсгээд ажилладаг. Тэгвэл Intel X86 архитектуртай ажиллах юм бол яг Intel-ийн assembly кодыг үүсгээд ажилладаг тийм binary файлууд үүсгэх ч юм уу тиймэрхүү зарчмаар ажилладаг. Ойлгомжгүй юм байвал ягараа за миний хэлж яхаа орооцтой байна. За тэгэхээр жишээ нь нэг юм байна. C дээр бичсэн нэг зөв ингийн нэг тийм код байна. Int main одоо юу гэж чинь 4 байт хэмжээтэй A хувьсгч зарал, 4 байт хэмжээтэй B хувьсгч зарал, A-д нь 5 гэсэн утгыг өг, B-д нь болохоор A дээр 2 метр утгыг өг. Тэгээд алдааг угаар гэсэн тийм жижиг код байна те C дээр.
Тэгэхээр энэ кодыг болохоор цаана компайлер юу гэдэг вэ гэх юм бол яг түрүүчийн зарчмаар за ямар ч зэрэг програм байна. Энэ процедурын яг орох хэсэг нь энэ байна. Тэ? Энэ програм ажиллах юм бол энэ main гэдэг функц эхэлж ажиллана. Тэгвэл ийш орох юм байна. Тэнгүүтээ энэ болохоор дотор юу байдаг вэ гэх юм бол memory дээр 4 byte allocation хийгээд тэрийг ингээд нэг symbol table дээр хадгалаад дахиад нэг 4 byte-ийг хийгээд тэрийг хадгалаад тэ. Тэнгүүтээ анхны хадгалсан дээр 5-ыг оруулаад тэнгүүтээ хоёр дахь хадгалсан дээр 5 дээр 2-ыг нэмж оруулаад тэгээд алдаагүй гардаг. Тим юу юм байна. Програм байна гэдгийг нь болохоор уншихтаа эхлээд за энэ int гэж нэг lexicon хийжтэй тий. За энэ int гэж энэ чинь 4 byte гэсэн чинь a гэж за энэ symbol юм байна. 4 byte symbol одоо assign хийж гэн operation хийж гэн тэгэл 5-ыг орууллаа. Энд чинь үйл дуусч гэн гэх юм уу тий. Энэ маягаар ингэж яваад сүүлд бол нэг машины кодыг үүсгэдэг. Энэ машины код бол нэг obj dump гэдэг яадаг шүү дээ. Object dump гэдэг хардаг шүү дээ тий. Нэг binary file-аас тэгвэл бол ингээд амар их машины код харагдана. Одоо машины код нь энэ нэг тэр тусч байгаа assembler тэмдэглэлүүд нь хоёрын хэсэг шүү дээ тий. Тэгэхээр яг саяны main функц зориулсан assembler код хоёрын юм. Assembler бол бүгд үзсэн шүү дээ тий. Юу гэж одоо энэ чинь шилбэл юу яаж байна? Stack яаж хадгалж байгаа stack хуучин байршлыг хазгалж байна. Дараа нь яаж нэхэр stack хуучин байршлыг буцааж оруулдаг тий. Тэнгүүтээ юу гэж чинь нэг хөлсчүүдээ ингээд зарлаад stack дотроос юу гэж чинь тий. Stack-ийнхаа зааж байгаа хэсэг нь одоо юу гэж чинь 4 byte-аар буцааж ухраан болж чинь нэг memory allocation хийж гэх юм уу тий. Энэ бол систем болгонд өөр өөр болно л доо. Тэгээд ингэж яваад иймэрхүү код ажиллаж чинь тэгээд энээсээ гадна бас зөндөө код байгаа. Одоо энэ binary file чи одоо юу гэж чинь би ингээд GCC test C хасах O test гэдэг болж байгаа. Test гэдэг binary file үүсэж штэ тий. Тэрийг би ажиглуулаад дарангуут чинь Linux ингээд энэ гарсан binary file тэр чигээр наваачаад юу нэр тавьчаад RAM дээр тавьчаад тэгвэл яг RAM-ын энэ айл нэтэн дээрээс main их чинь тэрнээс хадгалж ингээд ажиглуулж явчихдаг. Тэгэхэд бас хэрэгтэй одоо би printf гэсэн бол printf-ийн instruction-ууд нь ч гэсэн нэг газар оруулах гэхээр бүр том л object file үүснэ гэсэн үг л дээ. Тэг жишээ нэ. За тэгээд interpret гэдэг хэлүүд дээр яадаг вэ гэх юм бол жишээлбэл Java дээр одоо нөгөө Java ингэж байгаа ш нь write once run everywhere гэх тэ ганх гарч яах нэг тэгээд идэг штэ. Тэр болохоор ямар хэрэгтэй юм бол Java дээр бичсэн кодыг compile хийгээд тухайн тэр target машинд зориулсан binary file үүсгдэггүй. Тэрний оронд зүгээр intermediate нэг код үүсгээд тэр нь болохоор үүсгэн C class-ыг хадгалчихдаг тий. Дотор нь оронгууд ингээд тийм машины код ч биш. Тэнгүүтээ ямар ч тийм Java дээр бичсэн код ч биш тийм код гараад ирдэг. Тэрийг хэн ойлгодог гэх юм бол Java virtual machine. Java virtual machine өөрөө чинь Linux, Windows-доо зориулаад бичигдсэн, Linux зориулаад бичигдсэн, Macintosh зориулаад бичигдсэн тиймэрхүү нэг програм байгаа. Тэр болохоор энэ class гэсэн нэг тийм virtual machine чинь зохиомжтой машин гэсэн үг чинь хийсвэр машин тий. Тухайн хийсвэр машин зориулсан машины хэл орж ирвэл тэрийг уншдаг тийм систем л байгаа гэсэн үг байхгүй. За жишээлбэл энэ чинь нэг Java-гийн юу харагдаж байна? Bytecode харагдаж байна. Тэгэхээр одоо бид нар Java-д нэг айхтан ингээд програм бичээлтэй тэрийг ингээд нэг Java C гэдэг командор одоо гэдэг чинь C class гэдэг bytecode нь гаргаад ирэнгүүт ийм болгочдөг. Гэхдээ энийг магадгүй гэж parse гэдэг амархан тийм binary хэлбэрээр хадгалдаг юм уу те. Тэнгүүт нөгөөх нь нөгөө Java virtual machine гэдэг нь уншаад ингээд өгүүлбэрүүд хийгээд явдаг гэсэн утгатай. Тийм хийсвэр машин байна гэсэн үг л те. Ийшээс хаа. Тэ? За тэгэхээр шинэ програмын хэл зохиоё. Тэнгүүт чинь одоо юу гэдэг чинь Python, C бидний бүгд ингээд синтакс мэдэн шүү дээ. Ямар хэлүүд вэ те. Тэгвэл нэгэн шинэ зохиож байгаа чамаар тийм фантастик юм яагаад зохиож болдгоо те ингээд хүмүүс ингээд харангууд энэ ч бол програм хэл. За амар сонирхолтой програм хэл байдаг шүү дээ. Одоо түрүү хасаа нэг жишээ авчихсан баг те. Одоо ингээд AC37 59 гэж бичсэн заяа. Тэгвэл тэр яадаг гэх юм бол одоо юу гэдэг чинь 3-аас 2-ыг хасаад 10 бичдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү амар тийм сонин ч байж болно. Сүм хүснээрээ програм зохиож болохгүй. Одоо энэ чинь ямар хэл дээр бичсэн код вэ? Таньж байна уу? Haskell гэдэг functional програм хэл байдаг. Энийг бол одоо хахад одоо C дээр бичсэн ч Java бичсэн код шал өөр байгаа юм. Хүн ингээд ямар утгатай те. За энийг чинь factorial гэдэг нэг функц байдаг юм байна. Тэр яадаг гэх юм бол integer хувьсгч аваад тэгээд integer хариу return хийдэг гэсэн гэж хэлж байгаа байхгүй. Тэнгүүтээ factorial дээр 0 орчих юм бол нэгийг оруул. Factorial дээр n орж ирэх юм бол n-ийг өчгөн factorial n-аас нэгийг оруул гэсэн тийм. Энэ бол бидний мэддэг тийм програмуудаас шал өөр. Тэгээд энэ зөвхөн functional programming гэж яриад байгаа. Одоо шууд нэг list интерлэг гэдэг чинь common list гэдэг сүйд нэг closure гэж бас иймэрхүү зарчмаар явж байгаа. Тэгээд эдгээр болохоор айгуу санаа ингээд би ингээд анх Haskell дээр харж байхад амар гайхдаг байсан.
Одоо бид нар ингээл яадаг шүү дээ. Одоо теорем батлна гэл ингээл амар одоо хэрвээ бүх x-үүд нь 0-оос их байх юм бол ингээл бичдэг шүү дээ. Яг тиймэрхүү юм бичсэн юм шиг харагдаж байгаа байхгүй. Инээс илүү комплекс кодод байгаа зөө. Тэгээд тиймэрхүү бичдэг тэгээд гайхаад ингээ компаниг ажиллуулгууд ажиллаждаг амар санаа. Тэгээд нэг тийм иймэрхүү юм гэсэн зохиож болно. Гэхдээ би яг анханаас нэг Python-ыг өөрөө хийж чаашин зүгээр тиймэрхүү гэж бодсон болохоор тийм төстэй. Одоо Python ч гэх юм уу Ruby ч юм уу Lua ч гэх юм уу нэг тиймэрхүү нэг хэлбэрхэн юм хийх хичээсэн л дээ. Жишээлбэл Light-Lang-ийн нэг жишээ одоо энэ ч байж байна. Иймэрхүү. Одоо Greatest Common Divisor гэдэг нэг функц байна тий. Тэр функц болохоор за Greatest Common Divisor бол өөрөө нэг символ юм байна. Тэр нь л болохоор функц assign хийж байгаа юм тий. Функц нь хоёр хөвсөж авдаг. Тэгээд Y нь одоо 0-оос нэг юу гэдэг шүү дээ. Euclid-ийн юу гэдэг лөө яадаг вэ? Яг Greatest Common Divisor болдог арга шүү дээ чинь. Y нь 0-оос их байх юм бол одоо энэ чинь тийм хоёр цэгч байхгүй тий. Нөгөө Python дээр үүдэг шүү дээ. Тийм байхгүй бол тий. Гүрлэг болчихсон юм шүү. Гүрлэг болчихсон юм шүү. Харин амархан л уншдаг юм болох гэдэг байхгүй. Тэнгүүтээ ичэн заавал end байдаг тий. Одоо Python ч coding гэдэг шүү дээ. Нөгөө нэг indentation авахдаа зарим газар нөгөө tab авчаад зарим газар хоёр space авчаар алдаа задаг шүү дээ. Одоо энэ 3 indentation байна гэдэг тий. Хольж болдог нэг файл дотор. Тэнгүүд энэ ч болохоор энэ tab ч жоохон байхгүй ч жоохон энэ одоо энэ ч явж жоохон хааж явж жоохон. Одоо энэ гурвуулаа нэг мөр дээр ч явж болох шүү дээ тий. Ruby шиг юм шүү дээ. Мэдгүй. Ruby-гаас сайн мэдгүй байна. Ямар ч ингээл нэг иймэрхүү юм битсэн. Энэ болохоор яаж нэхэр Y-ийн 0-оос байхад одоо нэг юм яг тэр алгоритм ингээл ажиллаад тэнгүүдээ сүүл нэг x уртыг буцаач гэх юм уу тий. Тэнгүүдээ 12 20 Greatest Common Divisor нь хамгийн их ерөнхий багш нь юу вэ гэхээр одоо юу гэж 3 ч юм уу тий гарч ирдэг юм код байхгүй. Actually coffee script чинь нэг юм уу. Java чинь function заалан болоо усч за онооч моноо яг тийм шийдсэн л Python гэж. Coffee script бас нэг юм гэдэг тий. Тийм баг. Coffee script нь JavaScript ч мөртөөсөө нөгөө нэг тийм илүү ажиллагаанууд нь багасгсан юм билээ те curly brace-ийн оронд одоо indentation хийдэг ч юм уу те нэг тиймэрхүү илүү хурдан ойлгомжтой код бичих зорилттой юм шиг байлээ л те. Сайн яггүй сүүлийн үед яг нэг л юм тонохтой болохоор бас нэг олон шинэ гарч ирж байгаа юм хэлж чадахгүй. За жишээлбэл одоо энэ чинь юу вэ? Factorial Light гэдэг нэг тийм файл бичсэн байна те. Энэ болохоор Light-Lang дээр бичигдсэн. Энэ Light-Lang болохоор юу байдаг? За Unicode-ыг шууд таньдаг. Энэ файл factorial функцийн тодорхойлолттой ингээд Kiril рүү ч юм уу тэрийг ингээд яг хийсэн. Тэгэхээр юу байгаа даа шнэ. Python дээр encoding гэдэг их байдаг. Тийм заавал нэг encoding UTF-8 гэх юм уу тэгж хийх шаардлагагүй. Угаасаа нөгөө default form нь юу UTF-8 тийм Google Go гэдэг шинэ хэрэгсэн шүү дээ. Тэн дээр одоо шууд ингээд hello world гэдэг ханц манзаар очсон тийм. Угаасаа Unicode таньдаг мандаг гэдэг шүү дээ. Тэр шиг юм гэсэн угаасаа Unicode таньдаг. Кодтэй хэрэгсдэг юм шүү дээ. Цаашаа гэж өөхсөн болов уу? Нэг ч өө байх тэгэхээр матаа. Тэр болно шүү дээ. За тэгэхээр factorial функцийг зарласан байна даа сайдлаа. Мэдээж ихтэй нэг Light-Lang-ийн ардлалт нь C код ажиллаж байгаа. Тэгээ C ч юм болохоор амар тийм хэцүү үйл шүү дээ. Амар маллаа гарах боломж өндөртэй. Тэгээ ингээл жоохон ажиллуулсан юм чинь segmentation fault гараад ирдэг. Тэгээ RAM зөвөрлөг байна, allocation гэдэг нь ингээд. Тэгээд цаана бичсэн аргачлаас ажиллахад одоо юу чинь factorial функц дээр би нэг өөрөө нэг алдаа шилжүүлэхгүй юу гэж тэрийг яа заяа. За factorial функцийг дуудсан байна. Тэгээ factorial функцийг би өөр газраас дуудах юм бол одоо шууд a тэнцүү factorial 5 гэж дуудчихад a тэнцүү 5 b тэнцүү factorial a гिचээд print a гэх юм бол хэрэв би энэ дээр ингэж бичээгүй юу гэдэг чинь тийм Лендэн дээр ногч юм биш. Тэгээд ямар ч ингэж бичих шаардлагатай гарсан. Уул нь бол factorial-ыг би өөр яг анхлан бичсэн бол value өчнө өсөх зардалгүй шууд n-ээс нь n-ийг өөр нь багасгаад өөр нь хөгжөө явуулсан тиймэрхүү юм хийх байсан. Гэхдээ тэгэх юм бол нөгөө нэг функцээс гарсныхаа дараа нөгөө нэг оруулсан хувьсгчээр нь symbol table дээр өөрчлөгдөж байгаа байхгүй юу? 5 байсан бол 1 болчиход авч ирээ. Тийм учраас би хичээнэ. Иймэрхүү юм гарч ирэх юм байлаа. Гэхдээ айгу тийм алдаа гарцсан байгаа сонирхолтой. Яг алдаач хэцүү юу ч гэх юм те одоо. Чи энэ дээр хүчтэй юм яг үзээ боломжтой гараад ирчихсэн үү? Тий. Анх би factorial-ыг бичсэн даа гэж бол Python дээр бичсэн бол би ингэж ингэж бичингүүт болохоор зөв ажилласан заяа. Тэгсэн мөртлөө би нэг юуг н параметр нь a тэнцүү 5 гэдэг параметр төгсөн бол factorial ажилласны дараа a-г нь ажиллуулахаар 1 гэж гаргасан байхгүй юу? Яг нөгөө нэг цаад symbol table дээр өөрчилсөн. Python дээр яадаг гэх юм бол би нэг хувьсгчийг нэг функц параметр болгоод өгчих юм бол нөгөө нэг төр хувьсгчийнхаа нэг копийн дээр нь ажилладаг.
хуулбар дээр нь те яг оригинал дээр нь ажилдаггүй тийм байгаа байхгүй. А гэхдээ тэгэх юм бол удаан ажиллана шүү дээ илүү. Ахиал memory allocation энэ төр гэл те. А магадгүй ингэж ажилладаг тэгээд яг хуу нэг жаахан тийм хакинг хийх хэрэгтэй те. Код үүсгэхдээ жаахан бодолтой үүсгэх хэрэгтэй. Гэхдээ илүү сайн перформанстай ажиллаж болно шүү дээ. Магадaltaй. За тэгэхээр энэ чинь би ясман Lightlang-ийг GitHub-аас клон хийж аваад тэгээд Lightlang руу ороод Lightlang-ийг юу гаад Mac файл ажиллаад тэг компайл хийгээд тэгвэл юусан байна? Яа user bin руу хуулаад тавьсан байна те. Тэгэхээр юу гэсэн үг зүгээр нэг install-х юм бас нэг тийм амар юу хөдөлгөөн гаргах гэсэн үг шүү дээ. Компайлтын гутаа binary файлыг user bin дээр авч тавьчихна. Тэгэхээр би ямар ч фолдер дотроос Lightlang гэдэг энэ ажил програм ажиллах гэсэн үг шүү дээ. Python нөгөө нэг 2 дээр ажилладаг те. Нэг файлыг source code-ыг ажиллуулж болдог. Эсвэл interactive модоор ажиллаж болдог те. Python гэж үчээд ингээд код хийж болдог. Тэр шиг Lightlang ч гэсэн бас юм interactive модоор ажиллаж болдог. Гэж байгаа басна. Welcome to Lightlang те. Running in interactive mode гэж байгаа те. Тэнгүүд дагаатын зүйл 4 grade-ийн зүйл 6, C-ийн зүйл ингээд өнөхөр бүгд ажиллана яг авдаг уу? За тэгэхээр Lightlang-ийн одоо source code нь бол иймэрхүү файл байгаа. Install-ийг зөвлөсөн одоо бас remove хийчихсэн script дотор байгаа make файл байна, readme байна тийм. Яг нэг жишээ файл байна, энэ хахад жишээ файл байна. Бусдууд нь ерөнхийдөө ингээд яг хэрэгжиж байгаа source code гэсэн үү тийм. Exact Lightlang гэдэг. Тэгэхээр одоо Lightlang-ийнхаа нэг доторх кодын бичгэлийг харуулъя за. Заримдаа нөгөө Twitter дээр хүмүүс ингээд амар Lightlang бичсэн байдаг шүү дээ. Тэгвэл ингүүл гэл амар онч мэрэгөө өмгтэй. Тэнгүүт нь ордоос нөгөө хариу болгоод заа гэж шишрээд шүү дээ. Тэр шиг сая тэгж нэг үү юу? За мэдээж хэрэг код ажиллахын тулд яг иймэрхүү төвчний системийн кодууд ажиллахын тулд ард нь өгөгдлийн сан байх хэрэгтэй. Зөв өгөгдлийн сан байж зөв код ажиллана тийм. Тэгэхгүй бол өгдөг чинь symbol table би нэг ASCII файл руу бичээд тэрнээс уншдаг байх бол тэр чинь програм хийж биш үү тийм. Тийм болохоор тийм тодорхой зөв өгөгдлийн бүтэц хөгжүүлэх хэрэгтэй болсон. Тэгээд тэндээ зориулж би нэг юу хийсэн? S-list гэдэг нэртэй тийм өгөгдлийн бүтэц хийсэн. Энэ юу гэх юм бол ер нь бидний мэддэг linked list. Тэгсэн мэт арай нэг тийм advanced ч юм уу тийм өөр нэмэлтчтэй тийм linked list. Ягаад S-list гэж нэр өгсөн юм бэ? За тэгэхээр S-list нь ямар функцтэй гэх юм бол бүгд өгөгдлийн бүтэцчил дээр stack entry үзчихсэн үү тийм. Extract шин бүтэц зарлаа. Тэрэн дотор болохоор нэг нүд нь болохоор linked list бол мэдж байгаа шүү дээ өгөгдлийн бүтэц. Энд чинь нэг юм нод байж байгаа дотроо нэг дотроо өгөгдөлтэй тийм. Өөр нод руу заасан, тэр нь өөр нод руу заасан, өөр нод руу заасан, өөр нод руу заасан гэдэг юм шүү дээ. Одоо array гэдэг massive гэдэг одоо бид нар шууд C-дээр хэлэнгүүт чинь тэр чинь 5 урттай integer massive гэх юм бол 5-ыг өрчим 4 байт 24 байтын урттай нэг юм рандом хэвшин гэсэн үг шүү дээ. Linked list болохоор эхний элемент нь чи дараагийн элемент нь чи дараагийн элемент нь чи гэж болно. Хамгаалал зүгээр ингээл заагаад явуулсан. Тэгэхээр memory-г илүү сайн ашигладаг гэсэн үг байхгүй юу? Array болохоор гэдэг чинь амар том array RAM дээр ажил хийх юм бол код ажиллахгүй шүү дээ. Энэ болохоор энэ боломж олгодог тийм гэсэн үг өгөгдлийн бүтэц. Гэхдээ linked list бол нэлээд хялбартай юм өгөгдлийн бүтэц. Яг тэгэхээр өмнөх элементээ за дараагийн элементээ за өөрөө дотроо ямар ч урттай байж болох нэг юутай өгөгдөлтэй тийм нодтой. Тэгээд яг linked list нь сургууль гэх юм бол амар урт тийм лист байгаа шүү дээ тийм. Тэгээд би бүлэг холбогдсон. Толгойг нь заадаг, сүүлийн заадаг. Тэгээд ямар урттай вэ гэдгийг хадгалдаг. Тиймэрхүү нэг мэдээлэл байгаа. Тэр эндээс linked list руу холбогдсон гэсэн. Энэ linked list маань ингээд init гэдэг функц энэ хураад тэгэхээр RAM дээр шинэ ингээд linked list үүсгдэг. Get гэх юм бол нөгөө юуг нь авч болдог. Индексийг авч болдог. Шууд юу гэж байна шүү дээ. Уул самбар момбор баасан байсан мөн тий. Python дээр одоо A тэнцүү гэдэг нэг чинь лист зарлаа тий. 1 2 3 4 гэж зарж шүү дээ тий. Тэмүүтэ A-гийн 0-ыг хэсэх юм бол нэгийг оруулна тий. A-гийн хасдаг гэвэл яг уу сүүл A-гийн хасах хөөч ажиллана тий. Энэ ч гэсэн яг тэгж ажиллах байхгүй юу? Яг энэ код дээр ороод үзэх юм бол индекс дээр хасахтай өгөх юм бол нөгөө сүүлийн хадгалж байгаа юм чинь сүүлээс нь ингээд цод явуулчих гэсэн үг. Тиймэрхүү боломжуудыг гаргаж ирэх тулд одоо энэ юу S-list хийгдсэн. Түүнээс яг жинхэнэ өгөгдлийн бүтэцчлэлээр заадаг linked list дээр болохоор тийм сүүлийн хадгалт гэсэн юм байна. Double linked list ч гэдэг юм шүү дээ. Тэгээ double linked list гэж double linked list гэсэн үгтэй previous руу явж байгаа тийм баг link гэсэн. За S-ийг 6 гэсэн үг үү? Мэдгүй.
Тэгээд тухайн үед л тэгээд ингэж чинь. Эхлээд би L list гэж link list гэж үзсэн. Тэгээд тэгснэ нөгөө код муу болоод ирэнгүүт нь S list гэж value хийсэн. Тэгж хийсэн юм байна. Чил add гэдэг те хүссэн индекс рүү add хийж болдог. Одоо шил 3 элементтэй link list байлаа гэдэг үстэй. Ингээд 1 2 3 биш те. Тэгмүүд нэгдэх индекс дээр шинэ юм нэмэх юм бол одоо 3 часаас өгсөн байлаа шүү дээ. Тэгмүүд ийшээ нэг хүүхд нэмж орж чагсаа. Гэхдээ хүссэн газар чагсаж болдог. За чи тэр хоёрын дунд орж чагсчих гэх те. Тэгж болдог бас хийхэд бол ингээд индексийн үуч нэмдэг болгож гисэн. Тэгээд тухайн индекс дээр байгаа элемент нь хасдаг тий. Тэр шиг 3 утгач байхад голгон хүүхдээ хасчих юм бол одоо би энэ лөө захаа болж байгаа юм чи тэрийн дараач хүүхдийн зааныг дэмжих хэрэгтэй шүү дээ. Тэр мөр ирсэн хийдэг. Тэгээд push link list-ийг stack шиг ашигладаг болохын тулд бухал гэж монголоор хэлж байгаа тий. Нэг сүүлд гарсан их сүүлд орсон их хэлж гардаг тий. Last in first out гэдэг бол тий. Stack stack бухал тавтай зүйл рестораны тавтай. Тийм ингээд дээр хамгийн дэнд тавч дээр тэр тав авахаас гарч дээрээс надад тийм тэрийг ашиглаж болохын тулд ингээд push pop методыг хийж өгсөн байгаа. Тэгээд queue гэж ярьдаг шүү дээ одоо шууд жагсаал тий. Одоо нэг олж хийж байгаа хамгийн их хийж ирсэн билээд авдаг юм уу тий. Тиймэрхүү өгдөм цаашаа ажиллах болгонд туссан нэг NQ DQ гэдэг тий. Сүүл нэмэхнээс нав гэдэг тийм функц гэсэн хийж өгсөн байгаа. Тэгээд энэ доктор гэлмэнтүүд ингэж нэг өөрөө debug хийхин тулд printed функцүүд хийж өгсөн байгаа. Тэгэхээр одоо өөр бол бүгд юм утас байхгүй. Тэгэхээр юу гэх юм бол Lightning-ийн бүхэл одоо шууд символ тавьчуд юм юу ч гэдэг бүгдээрээ энэ дээр ажилладаг гэсэн үг. Илүү юу гэж те илүү амар олон хувьцагч ажилладаг те илүү том юм ич болдог тийм програмыг зохио гэх юм бол linked list-ийн оронд шууд B3 интеракт хийж болно. Шууд юу гэдэг чинь B тэнцүү A тэнцүү 5 гэдэг ашиглаж те тэнгууд нь A гэж хөлсөж байсан илүү байгаагүй л үү те A гэж хөлсөж өмнө зарлаг байсан бол одоо шууд undefined variable гэдэг алдаагүй шүү те. Тэхийн тулд үдээж A гэж хөлсөж өмнө зарсан байсан төлөвгүй л үдээ хайж үзэн шүү те. Тэхийн тулд linked list дотор хайх гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр linked list сайн нэлээд урдны гэсэн үг шүү дээ. Гэж яваал те. Энэ шиг юм байх юм бол энэ удаа явах гэсэн үг те. Юу комплекстэй. Тэгэхгүй тулд нэг B3 мэрийг хэрэглэх юм бол бүр л гоё болно. Илүү хурдан. Тэг илүү хурдан болно гэсэн үг те. Тэгээд бас ихтэй юу л байгаа л да. Бүхэл юмны одоо шууд давуу тал сууцал байгаа л да. Би тэрийг хэрэглэх юм бол магадгүй шууд би тэр чи өөрөө нэг self balance тэр шүү дээ. Шинэ элемент нэмэгд өөрийгөө ингэж тэнцвүүлдэг те илүү хурдан харьцахын тулд нөгөө нэг гүнзгийний адилхан төвшөнд байх хэрэгтэй те. Одоо шууд n шиг элемент үйл логарифм n байх хэрэгтэй ч юм уу те. Тийм бол self balance-ыг явуулдаг. Тэгэхээр шинэ variable зарлахаар тэр variable нөгөө тэрийн дотор хийх гэж бодно гэсэн үг л те. Энэ бол илүү хурдан л гэсэн үг. Шууд сүүлэн дээр нэмчих гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр мэнийг сайн бодолцох хэрэгтэй. Тэгээд дотор файлуудаас нь одоо энэ нөгөө нэг бүх файл дотор include хийж байгаа нь Lightlang H гэдэг нэг header байгаа биз дээ. Тэр header дотор юу байна гэхээр иймэрхүү юм байна. Блок гэж юу вэ? Шууд if дотор байгаа кодууд бол нэг блок дотор байна гэсэн үг тийм. While дотор бол нэг блок дотор, function-ы definition дотор кодууд бол нэг блок дотор байна гэсэн үг тийм. Тэднийг хадгалдаг нэг юм байна. Тэр одоо файлынхаа аль offset-ээс нэхлээд аль offset-ээр дуусч байгаа юм уу тийм. Тэрийг хадгалдаг. Тэгээд нөгөө тухайн файл нь одоо шууд ямар файлын нэр нь юу вэ? Тэр тухайн файлын аль мөрийг уншиж байгаа гэдгийг хадгалдаг тийм юу байна үгүй юм байна. Ямар зөвлөлт гэх юм бол нэг газар алдаа өгөх юм бол тэр файлын тэр мөрөнд алдаа өгөх гэдэг хэлхийн тулд тийм иймэрхүү юм байна. Тэгээд нэг өсөх төрийг хадгалдаг нэг маань токен гэдэг чинь одоо нэг түрүү ярьсан шүү дээ. Одоо A тэнцүү 5 гэх юм бол A1 өсөх тэнцүүний өсөх 5 юу өсөж байгаа тийм токентэй. Тэрнийг хадгалах зөвлөсөн нэг тийм юу байна үгүй юм байна гэх мэтчлэн. Тэгээд main функц юу ажиллаж байна гэх юм бол яг Lightlang ингээ ажиллангууд яаж гэх юм бол одоо ингэж байна л да. Default-оор болохоор нэг стандарт энэ буюу араас код авдаг тийм нэг interactive модоор ажиллаж гэж болдог. Тэнгүүтээ параметрын тоон 20-оос бага байх юм бол энэ нэг Lightlang гэж даатны файлын нэр зааж өгөөг юм тийм. Одоо Python гэж шууд ажиллаж үзвэл Python гэж даатны source code зааж өгч болдог шүү дээ тийм. Тэгэхээр тэгвэл хүмүүс шууд стандарт инээс авч болдог ч юм уу. Эсвэл бол нэг файлын нэрийг уншаад тухайн файлаас уншиж эхэлдэг ч юм уу тийм. Тиймэрхүү юмуд хийдэг. Тэгээд дараа нь болохоор Lightning гэдэг функцийг ажиллуулад юу гэж тийм. Энэ файлаас хуулаад одоо энэ хоосон symbol table дээрээс эхлээд одоо кодуудыг ажиллуулад яваач гэх юм уу тийм. Тиймэрхүү юм хийдэг. Тэгээд яг тийм дотор код нь айхтар сонирхож байгаа хүмүүс цөөхөн байна уу юу? Надад юу дотор код нь орсон байж байгаа. Энэ код яа тийм MIT-ийн код гэдэг. Open source болохын тулд
Тэгээ open source болохын тулд ямар лиценз сонгох нь аягүй чухал шүү дээ, тий. Одоо шууд надад MIT-ийн лицензийн юу аягүй таалагдж байгаа юм бол ингэ таалагдж байгаа. Ганц таалагдж байгаа юм заяа. За энийг хүснээр хэрэглэж болно. Тэр бол угаасаа бүх open source лицензээр байх юм. Ингээд ийм заалт байгаа байхгүй юу? Хэрвээ энэ кодоос шалтгаалж танд ямар нэгэн хохирол учрах юм бол надад хамаагүй шүү гэсэн заалт. Тийм болохоор MIT лиценз хэрэглэсэн. Тэгэхээр энэ Lighten функц яаж ажилладаг юм бол мэдээж энэ файлаас уншинтэй энэ файл болохоор стандарт input гэсэн үг удаач гараа суулж байгаа. Интерактив модны хувьд л гараа суулж байгаа. Тэр шиг стандартын гэдэг чинь бас файл шүү дээ. Файл гэдэг чинь тийм стрим те, byte stream. Тэгээд дараа нь болохоор ингээл хэдэн параметр үзтэй. Тэгээд ингээд ажилладаг байх ч тий. Одоо блок stack гэх юм бол нэг тухайн блокуудыг хадгалдаг тийм энэ бас л адилхан ACE-д ашигласан тий. Local table гэх юм бол тухайн файл руу хөвчүүдийг хадгалдаг. Тэнгүүтээ нэг тийм sim table гэж байгаа. Энэ болохоор юу гэж чинь нэг файл дотор хэд хэдэн юм include хийсэн гэж болно шүү дээ. Одоо шууд example light гэдэг чинь дотор factorial light include хийсэн. Тэгвэл factorial light-ийн дотор байгаа хөвчүүдийг example light харах ирэхгүй шүү дээ. Шаардлага байхгүй шүү дээ. Тэнгүүд factorial light дотор байгаа хөвчүүд нь болохоор тэрнийхээ local table дээр хадгалагддаг. Яг нэг програм ажиллаж байгаа файл одоо example light дотор байгаа хөвчүүд болохоор яг тийм global symbol table дээр хадгалагдчих юм уу те. Эсвэл бол include хийж байгаа файл дотроос уншиж болдог хийж болно. Шууд Python гэж өөрчилж болно. Тэгээ хүснээр. Тэгээд ингээд ажилладаг. Symbol table руугаа юугаа хийгээд SSD push хийж байгаа. Харагч энэ код юунууд нь үгүй сайн. Надад харагдахгүй байна. Би таарсан. Яасан яваа энэ энэ харагдаж байна. Таагаа. Юу шатсуулаа. За тэгээд нэг ойлгомжтой юу те? Юу ойлгомжтой. Энэ ойлгож байна. Тэр юуг нь яаж хийсэн? Тэр нэг одоо файлаас уншаад байгаа шүү дээ. Тэгээ файлаас уншиж шууд нэг command line. Тэр чинь одоо энэ файлын донд стандарт энийг өгч байгаа байхгүй юу? Стандарт input. Стандарт input чинь бас л адилхан нэг ASCII файл шиг файл гэсэн үг. Файл гэдгийг бол тэр нэг үг гэдэг шүү дээ. Файл зүгээр л одоо би нэг students text гэдэг файл унших юм бол тэр дотор байгаа байтуудыг нь камер авахгүй байх хэрэгтэй. Заавал ичээд тасах шаардлага байхгүй зү. Тэгвэл нэг RAM гэж гэдэг те тухайн файлын дотор байныг нь авчиад энэ RAM руу ингээл тавьчихдаг. Тэнгүүд эндээс нэг уншаа авчдаг. Read гэнгүүт ингээл ингээд хөлтөн уншдаг те. Read 5 гэх юм бол 5 байт уншдаг ч юм уу те. Тэнгүүд seek 0 гэх юм бол буцаад толгойн авдаг ч юм уу те. Курсортой ийм л бүсүү. Smart input гэсэн адилхан RAM дээр нэг тодорхой зайтай. Тэгвэл тэндээс ингээд нэг заасан байж нэг текст оруулаад пата текст оруулж enter дарангууд ингээд уншдаг. Тийм их байхгүй. Тэгэхээр ямар шаардлага байхгүй. Стандарт input файл. Нэг файлтай source file байх шүү дээ. Эхнээс ажиллаж байгаа одоо арга шууд зогсоод. Тэгээ шууд зогсоод алдаа зарна шүү. Python гэдэг чинь тийм. Python шиг ажилласан. Тийм. Runtime error гэж үү. Яг алдаа мөрөглөө ажилласан гэсэн үг шүү дээ. Үрдэггүйтэй source өгчөөд эхний арга мөр нь ажилладаг байвал арга мөр нь ажиллаж таг болох гэсэн үг. Тийм. Тэгвэл тэр нэг үдлийн үдсэж байгаа хэрэг зөвхөн мөр болгон дээр л ашиглаад байгаа юм шүү дээ. Тийм. Мөр орж ирлээ, тэрийг ажиллууллаа, мөрийг мемориос устгалаа, дараа чинь мөн яваа. Тийм үү. Тэгэхээр нөгөө юу embedded системүүд дээр ажиллах илүү томшигчтай бас тусган нэг юм дээр ашиг хадгалаад нөө тийм symbol development өөр нэг SSD дээр хадгалаад байгаа юм тийм юун дээр SSD тийм SSD тийм тэгээд нэг symbol development байгаа. Тэгээд ингээд ажилладаг. Тэгээд танаас харагдахгүй байгаа бол тэгээд хэд мянга гэж ирэх юм байна. За. Тэгээд нэг токен ажиллахтаа ингэж ажиллаж үзсэн. Тэгээд файлаас уншлаа. Шинэ мөр юм уу эсвэл файлын төсөлд ирсэн байх юм бол би таныг харчаа гэж бодол ярилаа шүү заяа шүү. Тэгээд танаар дараа нь бичлэг дээрээс үзээд яваа. За скрин юу бичиж байгаа юм чинь маусаараа зааснаа. За ингээд шинэ мөр. Наач шинэ л гоё. Гэтэ жоохон мэдчихлээ те. Яг үнэ хэлээ жоохон харагдаж байна те. Жоохон. За тэгээд шинэ мөр юм уу эсвэл файлын төсөл байлаа гэхэд алдаа заах нь файлынхаа мөрийн токен нэгээр ихсэг те. Тэгээд tokenize ажлуул. Тэгээд хэрэг өөр юм орж ирэх юм бол токен parse хийж үргэлжлүүл. Шинэ мөр дуусаагүй юм уу файл дуусах байх юм бол тухайн мөрөн дотор байгаа юм ингээд анализ хийх үргэлжлүүлэх гэсэн үг шүү дээ те. Тэгээд анализ хийж дуусчаад яаж юм бол шинэ мөр авах юм бол эсвэл бол шинэ мөр юу гэдэг чинь те. Стандарт инпутээр ажиллаж байгаад enter дарах юм бол arch гэдэг юм уу те. Ахиж нөгөө инпут авах хүлээж гэдэг юм уу тиймэрхүү юм байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг тэр токенууд нь төрлөөд нь сураад нэр байна. Boolean төрлөөж болно. Binary byte байж болно. Hexadecimal byte байж болно. Integer байж болно.
double байж болно, symbol байж болно, operator байж болно. Bit operator байж болно. Logic тэгээд assign, follow, function, comma, parenthesis гэсэн type-ууд байж болно токенууд нь. Тэгээд токен парс хийхдээ одоо энэ ч амар гоё юмнууд байгаа тийм. Жинхэнэ гоё юмнууд. Тэгэхээр энэ яаж юм бол хоосон space юм уу? Tab орчих бол битгий тоо. Юу ч ажиллаас нь хэлэхгүй гэж байгаа тийм. Тэнгүүтээ нэмэг хасах үржих хуваах орж ирэх юм бол одоо ямар нэгэн шинэ төрөл үүсгэж явж байгаа болов үргэлжлүүл үгүй болвол энийг шинэ одоо оператор төрөд орж ирэх гэж зааж өгч гэдэг юм тийм. Тиймэрхүү. Тэгээд гих жишээний уншлаад. За тэгээд нэг бас тухайн нэг мөрийг уншин штэ тийм нэг мөр кодыг уншихдаа тэрийг яаж execute хийж байгаа гэсэн тайлбарч одоо ядаж энэ харагдах юм байна. Тэгэхээр энэ дэр юу гэсэн юм нэг polish notation гэж мэдэн штэ тийм. Одоо шил 3 дээр нэг 5 гэхийн оронд нэмэх 3 5 юу гэсэн. Тэр чинь болохоор юу байхгүй reverse polish notation байхгүй. Нэг polish notation болохоор operator нь өнөө тийм одоо нөгөө нэмэгдэхүүнүүдийн баримтлахад нийтлэл өөрчлөгдөх юм гэсэн. Нэмэгдэхүүнүүдийн нь одоо хооронд нь operator нь биш өмнө нь байж болдог ч юм уу тиймэрхүү байх ч тийм. Тэрнийх нь extreme болохоор reverse polish буюу operator-ууд нь ардаа байдаг тийм тэмдэглэгээр. Тэгэхээр одоо юу гэсэн үг 3 дээр нэг 5-ын оронд 3 5 нэмэх гэсэн үг шүү дээ. Тэрийг болохоор одоо анх ингээл нэг Casio, Sony Money ингээл нэг тийм электрон тооны машин хийж байгаа шүү дээ. Дэлхийд анх. Тэгэхэд л анх дотор гэж байдаг гэсэн систем баггүй юу? Бүр тийм тооны машинууд гэсэн байгаа. 3 дээр нэг 5 гэж олохгүйгээр 3 5 нэмэх гэхээр болдог ч юм уу. Тэгэхээр их хурдан ажиллах уу бид нар. Тэгэхгүй бол заавал айл хэлэн хөрвүүлж ш тааш гэсэн үг. За шууд энэ чинь бид line дээр A тэнцүү 5 дээр нэмэх нь B үрчэн 4-өөс хасна 3 гэдэг код юу оруулчлаа. Тэгэхээр бид нар энийг хараад яах вэ гэхээр эхлээд энэ хоёрыг ажиллуулад тэгээ дараа нь ингэ штэ тий. Тэгэхээр компьютер бас тэрийг мэдхгүй компьютер мэддэг хэлээр нь компьютер нь хөнчих хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр эхнээс нь уншин одоо энэ шууд S list дээр байгаа. Гэтэ би S list-ээс Q маягаар ашиглаж байгаа гэсэн үг. Эхнээс нь уншиж авдаг. Тэгэхээр яаж юм гэхээр A орж ирлээ. A бол output руу бичиж. Тэгвэл op stack гэж байгаа. Operator-ийн stack. Дараа нь тэнцүү орж ирлээ. Operator дээр бичиж. Энэ болохоор бухал маягаар, stack маягаар, энэ болохоор Q маягаар бас. Энэ ч гэсэн бухал маягаар байна. Тэнгүүтээ 5 орж ирлээ. 5-ыг ийшээ бич. Нэмэх орж ирлээ. Нэмхийг ийшээ бич. Ийшээ бичихтэй болохоор юу гэж үү? Аль тэмдэгт нөгөө нэг илүү юутай high priority байгаа үү? Эсвэл үржих нэмэх хоёрын аль нь төрж ажиллах вэ? Үржих нь тийм байх юм бол шууд нэмждэг. Үгүй байх юм бол байрын солидог. Тиймэрхүү зарчмууд байдаг. Бид бол нэг shunting яваад алгоритм гэж байдаг юм. Англичуудын зохиосон тийм алгоритм байгаа. За дараа нь өөрсдөө ингээ дараа нь нөхцөл боломжгүй. Тэгэхээр одоо шил дараа нь B орж ирлээ. B-г output руу бич. Үржих орж ирлээ. Үржихийг op stack руугаа бич. Тэгээ 4 орж ирлээ 4-ийг бичих юм уу те. Одоо үржих чинь нөгөө нэмэхээс илүү high priority байгаа болохоор шууд бичих гэж байгаа. Тэнгүүд дараа нь хасах орж ирлээ. Хасах үржих хоёрын үржихийн илүү high priority учраас үржих нь ийшээ ороод хасна чив бичих гэж байгаа байхгүй. Тэгээд дараа нь 3 орж ирлээ. 3-ыг тийшээ бичлээ. Тэнгүүд энэ ч байгаа нь буцаад ийшээ бичдэг байхгүй. Тэгэхээр одоо энэ яаж юм гэхээр хамгийн их анхнаас сүүлээс нь уншиж байгаа заяа. Тэнцүүг уншлаа. Тэнцүүгийн тэмдэг оператор 2 параметр авдаг. За тэгэхээр дараагийн параметр юу вэ гэж асуусан чинь нэмэх байж байна. Тэгэхээр рекурсив байж байсан шүү дээ тийм. Нэмэх 2 параметр авдаг. Дараагийн нь уншдаа хасах ороод ирлээ. Хасах 2 параметр авдаг. Тэнгүүд за нэгний 3 юм байна. Дараагийн нь уншдаа үржих ороод ирлээ. Үржих 2 параметр авдаг. Тэнгүүд үржихийг уншдаа үржих 2 параметр авдаг. Нэг нь B, нэг нь 4 юм байна. B-ийн утга юу вэ гэдгийг symbol table-ээс олоод за 1 байна гэж заяа. Нэгийг 4-өөр үржлээ 4 гарлаа. Энд чинь 4 3 2 байгаа шүү дээ тийм. Тэнгүүд 4 3 хасах байлаа. Тэнгүүд шин 4-өөс 3-ыг хасаад 1 гарлаа. Нэмэх байлаа 5. 5 дээр 1-ийг нэмээд 6 гарлаа. Ингээд чинь багсаад гэсэн үг шүү дээ stack тийм. Тэнгүүд нь одоо сүүлд юу болж байгаа юм бол A6 тэнцүү. За сүүлд одоо бол тэнцүү ажиллах боломжтой боллоо. Тэнцүү 2 параметр авдаг. A6 гэж авлаа. Тэгвэл A гэдэг symbol table дээр байх юм бол тэрний оронд 6 гэж бич. Байхгүй бол symbol table дээр A гэж нэмээд 6 гэж суулдаг. Нэг өөр reverse polish шүү дээ. Энэ болохоор reverse polish notation гэж байгаа юм. Reverse polish notation үүсэхтэй болохоор энэ shunting yard гэдэг алгоритм ашигласан. Тийм. Тэгээд шинэ хэсгийг ингээ хараад тавьлаа л да тийм. За тэгээд баярлаа. Асуулт гэж байгаа. За асуу. Нүний бирийн тэгээд string бичсэнээс шүү дээ. За. Бичээ яаж хэлэх юм шүү.
Аль үлээ print string. Print тэгээд одоо факторол гэдэг юм. За. Агаар юм шүү. Факторол хэсгийг тавьсан байсан. Тэр чинь одоо байхгүй юм шүү. Одоо ажилтгүй юм шүү. Ажиллана л да. Print string юу байгаа. Одоо энэ юу юм шүү. Зөвхөн integer хэлдэг тэгээд болоо юм шүү. Print үлдэх юм. Print үлдэх. Яасан за print үлдэх яасан гинэ энэ. Наад шиг ажиллах юм уу? Ажиллана. Ажил үзүүлэх. За яа шатхэ. Цаг үжиж ажил хүн гэж ярьж Гүг энэ жоо ялгаа байна л да. Гүг. За одоо юу тэр ажиллаж байгаа. энэ чинь Macintosh дээр үүсгэн систем нь. Энд дээрс нэг user bin бол байгаа шүү дээ, Unix дээр суурилсан юм чинь. Яачих вэ? Одоо нэг string гэдэг төрөл байхгүй юм шүү. Байгаа мó. String гэдэг төрөл байхгүй. Харин тэдгийг яаж ажиллах вэ? Гэхдээ зүгээр л яг уу байгаа. Гэхдээ process-ийг аргад нь бичиж өгөөг байхгүй юу? Тэгэхээр иймэрхэн бол байгаа. Чаг давлаа, дараагийн чагт хүртэл унш, тий? Энийг нэг ингээд RAM дээрээс энийг заавал string ч гарахгүй, Unicode юу ч хийж болно, тий? Энийг авлаа, энийг шууд стандарт аут руу өгчих гэсэн юм бол байгаа. Чагтыг зүгээр double code үстэй. Тийм double code зүгээр код хийж болно. Тэр шууд C-гээр навч юм тий. Өөрөө заавал пасс хийх шууд C-г өгч. Өөрөө парс хийж байгаа л да. Адилхан л нэг токен-токеноор яваал тий. Тэнгүүтээ энэний оронд бол энэний орондохыг одоо юу гэж чинь HTML рүү pre гэж байдаг шүү дээ. Pre гэдэг хоёр pre-ийн хоорондох кодыг заавал HTML-ээр хүргэх шаардлагагүй тэр чигээр гаргадаг тий. Тэр шиг юм гэсэн үг байна. Хоёрын хоорондох нь код биш зүгээр HTML. JavaScript яваа шиг тий. Тэр шиг хийж байгаа. Үгүй. Яг тийм юм хийж болно л да бас одоо юу гэж чинь. Тэр C-гээс ялгаагүй. Одоо юу C дотор assembler код биш үү шүү дээ. За. Тэр нь энэ дотор C код биш болно. Баггүй. Байхгүй. Print тийг шийдэг үү? Print тийг шийдэг үү? Гэтэ энэ асуудал найзлж ажиллагдсан тий. Энд чи ихээс юу гэж юм биш. Тийм үү? Тэр блог дээр асуудал ингэж найзлж байгааг харагдсан юм шиг. Тэр чи өөр зөв нэгсэн C код баха. Яг өөрөө над парс хийсэн лексэн. Юунууд байдаг л да тий. Library юм уу? LSCMS гэл тий. Гэтэ тэр чи тэгэх юм бол би юм сурахгүй шүү дээ. Хамгаалал өөрөө нэг сурах гэсэн бас хүсэл юм л л да болохоор. Өөрөө хэвчээ. Үрийг нөө юм сурах чагаад зорилгоор. Тэгэхээр бол юу гэсэн бэ? Миний анхны зорилго болохоор зүгээр л өөрөө тийм pet project маягаар тий. За би нэг юм Python юу Linux-ийг үсчихэл гэсэн зорилготой. Түүнээс бас ийм production гаргачих. Тэгээд тэрийг нь тэндээс хөрөнгө оруулалтаа болоод одоо юу гэж чинь хинэ Ruby-гийн мацуу бол одоо Fukuoka-мужаас ингээд бүр амар дэмжигдсэн тий. Тэнгүүд одоо Python-ы Guidon руу уусан бол анхнаасаа нэг Virginia University гэдэг нэг Free University гэдэг Холландын тий. Тэрүүгээр ингээд дэмжигдээд явцсан. Нэг тэгчи мэгчи гэсэн тийм бол байхгүй зүгээр л яхаа сонирхол. Яг бас хийн таруул тест Бас тэгээд заавч чадахгүй. Тэгээд өөр асуулт байна уу? Мухад ажиллаж үзэх гэж санагдав. Тэгээд тэр үлгэрт юм шүү. Чиний хоёр example дээр ч байхгүй шүү. Тэр гэдэг print чинь дандаа integer гэсэн юм. Чи хоёр example дээр example control хоёр example. одоо шууд нэг download хийж угаасаа тэр нэг example light factory light-аар ажиллаад гараад ирж байгаа үстэй. GitHub руу пушигээд Бүшигээр гүйлсэн биш үү? Магадгүй. Тэгээд хамгийн сүүлд тэрнээс хойш хөгжүүлсэн. Тэгээ нөгөө санахгүй байна. Нөгөө дөлгөөний light юу GitHub дээрээс байгаа шүү дээ тий. Тэр айлуу апдейт гэж магадгүй л. Сайн мэдэхгүй нөө. Дөлгөө бас хөгжүүлэлт болсон тий. Үгүй зүгээр л. Нөгөө намайг яагаадсан байхгүй. Google код дээр байхад нь GitHub руу тавьчих гэсэн байхгүй. Тэгээ би нэг залхуураад яваадсан чинь зүгээр хүчээр тавьсан байлээ өөрөө. За. Сүүлийн үед дээр Хамуул сайн оноо. Тэгээ. Functional programming inspired гэдэг жоохон яриад яг юугаараа яг энэ давуу талтай болчиход Function үед бол бүр арай хитрхи яриадаа арай хитрхи хэрэглэдэг шүү дээ. Жишээ нь за энгийнээр ярих юм бол concurrency буюу олон процессортэй олон core гүйцэд ашиглах маш их юмсан. Тийм хүмүүс нэг гол нь яагаад хамгийн гол тийм давуу тал functional гэхээр яагаад тийм нэлээд багч яриад объект хамталтанд яг тэрийг ашиглаж чадахгүй. Одоо танад нэг